Монгол Улсын ерөнхийлөгч Япон сангийн хүндэт тэргүүн Сасакава Йохог хүлээн авч уулзлаа. Япон сангийн боловсрол хүний нөөц уламжлалт ангаах ухаан эрдэм шинжилгээний салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нийгмийн эдийн засгийн доктортой хүртээмжтэй хөгжилд чухал түлхэц болсонд ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Орон нутгийн 1000 оюутанд Монгол Улсын их сургууль, ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургуульд бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгосны дагуу эхний 100 нь амжилттай суралцж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Тэтгэлэг хөтөлбөр нь термод хүнсний хангамж аюулгүй байдал, эрүүл Монгол хүн зэрэг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо. 1000 оюутныг манай их сургуулиудад бүрэн тэтгэлгээр сурах хөтөлбөрөөр хэрэгжүүлэх талаар ерөнхийлөгч 2022 онд Япон улсад хийсэн төрийн альчлалын үеэр ярилцаж тохиролцсон. Энэ дагуу ерөнхийлөгчийн тамгын газар Япон сан хамтран Япон Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны сан жүжигт 2025 онд гар үсэг зурсан юм а. Оюутнууд хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, эмнэлэг зөв, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, мал аж ахуй, агроном, ургамал хамгаалал, хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлэр суралцж төгсөөд орон нутгтаа 3 жил ажиллах юм а. Тэтгэлэгт хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлнэ. 5 сая гаруй Америк долларын буцалтгүй санхүүжилт олгоно. Япон сан цаашаад ерөнхийлөгчийн тамгын газар гадаад харилцааны яамны залуу ажилтнуудыг Япон улсад мэргэжил дэвшүүлэх богино хугацааны сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч Япон сангийн хүндэт тэргүүн Сасакава Йохог хөдөлмөрийн гавьяаны улаан түгээн одон, Тус сангийн туслах зөвлөх Мори Южиг алтан гац содонгоор шагналаа.